Сайн байцгаана уу? Legalcast подкастын анхны дугаар танд хүрэж байна. Энэхүү подкастаар шүүхийн шийдвэрийн цахимсан шүүх цэгийн маань сайтад тавигдсан шүүхээр шийдвэрлэгдсэн сонирхолтой мэдвэртэй хэрэг маргааны талаар ярих юм. За ингээд бэлтгэсэн хэргийнхээ талаар ярив. Өнөөдрийн дугаартаа гадаа хүйтнээр чангарсан шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулж найз нөхдүүд хамт цогтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ нэгнээ гэрт нь оруулж өгөөгүй улмаас шүүгдэгч бэ гэмт хэрэгт холбогдсон хэргийн талаар ярина. За шүүгдэгч байна Сэлэн аймгийн нутаг дэвсгэрт өвлийн улирал буюу 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө ил 9 нартай арх цогтууруулах хундааны зүйл хэрэглэж улмаар шөнийн 03 цагийн орчимд хамт архиулсан илийг цогтууруулах хундааны зүйл хэрэглэсний мэдсээр байж орхиж авсны улмаас ил нь гадаа осгож нас барсан үйл баримт нь эрүүгийн худлын тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ. За тухайн өдөр юу болсон үйл явдлын талаар ярив. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч байна тэмцээнд ороод медаль авсан байдаг. Тэгээд баяраа тэмдэглэн Илс гэх хоёр хүнтэй хамт архи ужээ. За тэд уусан архинаа нилээн согтож амь хохирогч ил нь шагнал авсан шүүгдэгч бэ цуг явж байгаа эсэд ойрхон хэдэн гудмын цаана ганц бие хүүхэн байдаг гуруула тийшээ очиж үргэлжлүүлээд уй гэсэн саналыг гаргахад нөгөө хоёрын ургацсан машин дотроо сууж байгаад харъя гэжээ. За тэд худалдаж авсан архиа машин дотроо хувааж уугаад шүүгдэгч байна эсийг гэрт нь буулгаад илийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан байна. За грекний ойролцоо ирэхэд ил би өөрөө гэртээ харчихнаа ингээд буучи эхнэртэйгээ жаахан хэрүүл маргаантай байгаа зүгээр чи яав гэж бэд хэлсэн байдаг. За хэлснийхэн дагуу бэ найздаа итгээд орхиж авсан. За тэр шөндөө бэ хэсэг хугацааны дараа гадуур явж байгаад удалгүй илийн гэрт очиход тэр байхгүй байсан тул эхнэрээс нь орж ирээгүй мө гэж асуухад юу яриад байгаа юм бэ? Чамтай гараа үздэй гэхэд дотроо түрүүн айлд очие гэд байсан. Тэр уулздаг хүүхний хөрөөгөө явсан бах та гэж ботсон байна. За мөрдөн чалгах ажиллагааны явцад гэрчүүдээ өгсөн мэдүүлгээр тэд цуг архиулсан гэдэг нь тогтоогджээ. Харамсалтай нь илийг маргааш өглөө 8 цаг 50 минутын үед осгосны улмаас нас барсан байхад нь олов. За шүүгдэгч бэ мөрдөн байцаалд өгсөн мэдүүлэгтээ би тухайн үед найзаагаа тэр эмэгтэй хүрэл явсан гэж боцсон. Энэ талаар эхнэрт нь болно өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хэлээгүй найзаагаа муу нэртэй болгоод явах гэж утсан. Тэрнээс болоод би буруутан болоод байх шиг байна. Ер нь би найздаа буруу зүйл хийгээд байх хүн биш. За найз маань нас бараад 49 хоногийн дараа гэрт нь очиход ээж аав намайг алуурчин гэж хөөхөд надад хэцүү байсан. Уг нь би учир явдлаа ойлголцож үр хүүхдэд нь цаашид аавынх нь орон зайг бүглэж авахыг хичээл гэж ботсон. Хүүхдтэй алдсан ээж аавд нь хэцүү байгааг нь ойлгож байна. За санамсаргүй байдлаар ийм явдал болсонд нь үнэхээр харамсаад баршгүй намайг уучлаарай гэж хэлсэн байна. За шүүгдэгч хохирогч нарын товчлон нэрээ хэлэхэд сонсож байгаа хүмүүст тогтоохдохгүй хэцүү байж магадгүй. За хэрэгт холбогдсон шүүгдэгч байна дээр дурдсан шагнал авсан найз нь байгаа. За шүүхийн хилцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аав иш нь за манай хүүхдийг битгий уруу татаарай гэж би түнд байнга хэлдэг байсан. Хэлсэн үгийн маань үл тоож миний хүүг алсанд гомдолтой байна. Миний хүү илэн найрстаар суугаад байдаггүй хаяа уусан ч гэртээ ороод унтаж амардаг. Хүн амьтантай хэрүүлт хийгээд байдаг хүн биш. Ажилч хөдөлмөр шудрах хүүхэд байсан. Уух хэрэгт холбогдуулан бэг сайтар шалгах хэрэгтэй. Бэ нь манай гэрт шөнийн 3 цаг өнгөрөөгд 4 цагийн үед очихдоо ганцаараа очсон. За хүүг хаана байгаа талаар асуухад айлд байгаа гэж хэлсэн байдаг. Миний хувьд гомдолтой байна гэжээ. За шүүхийн шинжилгээний гаргасан дүгнэлтээр илийн биед гадны нөлөөтэй гэмтэл шарах ажиглагдаагүй амь хохирогчийн хувцас тээврийн хэрэгсэл үзлэг хийхэд урагдаж хандарсан болон цус зэрэг бохир зүйл байхгүй талигаа ч нам хэвэн үйлчлэлээр осгож нас барсан за хүн зэргийн цогтолтой байсан байна гэжээ. Улсын яллагч 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнцэн харгалзаж өгнө гэсэн бол хохирогч талаас ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах саналгүй гэсэн байна. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч бэнд хохирогч талаас нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулсан боловч энд гэмт хэрэг улмаас хүний амнаас хохирсон байх тул шүүгдэгч талын өмгөөлөгчийн гаргасан ял оногдуулахгүй тэнцэн харгалзах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Харин шүүгдэгч
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлцэн явдалд нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хууль нь тусгай ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заасан бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон 1 жил 6 сарын хугацаагаар Цэлэн аймгийн тухайн сумынхан нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлан зорчих эрхийг хязгаарлах яд оногдуулсан байдаг. За уг гэмт хэргийн улмаас гаргасан хохирол хор уршигын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр аав нь томилогдсон байдаг бөгөөд оршуулгын зардалт 8,59,200 төгрөг мөн амь хохирогчийн хүүхдэд тэжээнд тэтгэвтэй холбоотой зардал болон аав нь сэтгцэд учирсан хохирол нэхэмжилсэн байдаг. За шүүгдэгч оршуулгын зардалд шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөнгийг төлж барагдуулсан. За хүүхдэд олгох тэжээгчийн алдсны тэтгэмж ямар хэмжээгээр тогтоосон тухай баримт ирүүлээг багтвал нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хэрэгтэй болоход дурдан нээлттэй үлдээсэн. За сэтгцэд учирсан хор уршигын үнэлэх хор уршигын мөнгөний хэлбэрээр арилгуулгатай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуултыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэж дагаж мөрдөнө гэж хуульчилсан. Харин гэмт хэрэг нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө үйлдэгдсэн багтвал иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1-р хэсэг заалтад хууль зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх хуулийн зохицуултын дагуу сэтгцэд учирсан гэм хорийн хохирлын нэхэмжлэлийг хэрэгсгүй болгон шийдвэрлсэн байдаг. За энэ кейс насанд хүрсэн бүх хүмүүс хамаатай амьдрал тохиолдож болох зүйл юм. Тиймээс хэн хэнийг анхаарал болгоомжтой, хянамга хариуцлагатай байж найз нөхдийнхөө зөв шаардлагыг биелүүлэх хэрэгтэй юм шиг санагцсан. За дараагийн дугаартаа нүцгэн зураг харуулна гэд хүмүүсүүдээс мөнгө шийдвүүлж авсан гэмт хэргийн талаар ярих юм. Миний сувгийн дэмжин надтай хамт байгаарай. Цаг зав гарган сонссон танд баярлалаа.